Сүүлийн жилүүдэд Монголын сошиалд хамгийн их дуйлан тарьж байгаа уран бүтээлч бол рэпер Инх Баярын Очирвайн буюу тайзны нэрээр 113 гэж танигдсан артист. Өөрийгөө шинэ үеийн хипхопчин гэж танилцуулсан ч одоо тэрээр уран бүтээлээсээ илүү бүдүүлэг, ёс зүйгүй, садар самун сулчлагч гэдгээрээ танигдаад байгаа. Эхэндээ зарим нь 113-ыг зөрөгтэй стиктэй гэж магтдаг байсан бол одоо түүнийг бараг л анхаарал татахын тулд юу ч хийж мэдэх залуу гэж тодорхойлох нь илүү тохиромжтой боллоо. Өнөөдөр уран бүтээл нь бус сошиал дахь шуугиан нь түүнд олонд танигдах боломж олго бололтой. Сүүлийн өдрүүдэд цахим орчинд Маму Наашир дууг өөрчилж 113 рэпер ёс бус үгсээр дүүргэн дуулсан бичлэг шуугиан тариад байна. Иргэдийн олонх нь урлагийн нэрээр юу ч хийж болно гэж юу? Хүүхдийн дууг хүртэл ингэж дарамжлах нь хитрхэн юм гэх мэт хурц шүүмжлэлээ хуваалцсан дуучны үйлдэлийг гайхширч харж суuna. Хүүхэд залуучуудын ингээд яг өсвөр настай ингээд ингэж цэцэрлэгч байхад дуулагддаг дуу. Тэгээ одоо энэ нэг 123 мөрөгөд энэ нэг илэрсэн нүр амаараа шивээстэй нэг цогтой галзуу мэддэхгүй нэг мэдрэл юм сэглээ иччихье. Энэ мал өөрөө одоо цэцэрлэгт байхдаа ичхгүй энэ дууг дуулаад өссөн л байх л та. Тэгээ ийм нийгэмд байхад одоо нэр энэ хүүхэд залуучууд яах вэ? Тэгээ одоо бодвол энэ нэг галзуу соёлтой мэдрэл муутай юм энэ хүүхэд залуучууд сонсдог байгаа. Тэгэхгүй өмнө хүүхдүүдийн дуунуудыг яагаад ингэж оролдоод байдсан бэ гэж юу? Би өөрөө хүүхэд болохоор би зөвөр том болсон хүүхдүүдэд зориулаад хүүхдийн дуу хийж байгаа. Тиймээс хүүхдийн дуу чинь 113 гэдэг байгаа шүү дээ. Тийм тэрнээс чинь нэг юм 70 хуйлдааны онолчигтэй хүүхдүүдийн тархийг угаач муугач тийм байхгүй. Тэгвэл уг дууны зохиолч Монгол Улсын хөдөлмөрийн баатар төрийн шагналт Лувсан Шарвгаан охин Халиун Сүрэн оюуны өмчийн байгууллагад хандхааруулжээ. Гэхдээ энэ анхны тохиолдол биш. 113 болон Гинжин нарын хамтран гаргасан Зуны зугаа дуу нь Бүрээд ардын Йохор дууны аялгыг ашигласан гэж үзэгдэж хүчтэй маргаан дэгдээсэн. Монголын Бүрээдийн төв холбоо албан ёсны мэдээлэл гаргаж соёлын өвийг гуйвуулсан гэж буруутхан уучлалт гуйхыг шаардсан. Тус холбоо онцлогтой садар самун султчилсан охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг өдөөсөн Бүрээд ардын дууг бүдүүлгээр доромжилсан гэж үзсэн. Харин 113 сошиал лайваар уучлалт гуйхгүй, уран бүтээлээ өөрчлөхгүй гэдгээ тун зоригтой мэдгдсэн нь шүүмжлэлийг улам хүчтэй болгосон. Үүгээр ч зогсохгүй 2025 оны 5 дугаар сарын 31-нд Төв Цэнгэлдэх хүрээлэнд болсон Зуны зугаа 113 тоглолт ч гэсэн шуугиан дэгдэв. Тухайн өдөр хутгалуулсан 3 хэрэг бүтгэгдсэн. Танхааралтай холбоотой 35 дуудлага цагдаад ирсэн. Үзэгчид уран бүтээлчдийн хооронд магаан гарсан байдаг. Зарим үзэгч тоглолтыг маш муу зохион байгуулсан гэж шүүмжилсэн бол хохирогчдын ар гэрийнхэн зохион байгуулагчид уучлагч гуугаагүй гэж ирсэн. Мөн зарим уран бүтээлч хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл тарсан ч 113 өөрөө хар тамхи хэрэглээгүй гэж мэдэгдэж байсан. Одоо хамгийн их яригдж байгаа асуулт бол энэ. Энэ мэд уран бүтээлчид залуу үеийг юунд сурчилж байна вэ? Хууль зөрчгийг кул мэд харуулах, бусдыг доромжлох үг хэллэгийг хэвээ мэд ойлгуулах, соёлын өвийг шоолж, гуйвуулан ашиглах гэх мэт хор өвшигтэй. Эдлэрийг урлаг гэж нэрлэх үү? Эсвэл анхаарал татах контент гэж нэрлэх үү гэдэгт олон хүн эргэцэж байна. Уран бүтээлч гэдэг хүн уран бүтээлээрээ үзэгч сонсогчдыг баясгаж, нийгмийг соён гэгэрүүлэх ёстой. Гэвч зарим нь өөрийнхөө уран бүтээл төөрөх чадваргүйгээ нуухын тулд бусдын бүтээлийг сэгэлж, зэрэмдэглэж, ёс бус үгсээр дүүргэн шийддэг. Үүнийг хийх нь үнэндээ уран бүтээлч артистын хийх зүйл биш. Зүгээр лайк, хандаг цуглуулах ядруу арга гэлтэй. Бусдын хөдөлмөрийг доромжилж, соёлын өвийг шоолж, ёс суртахууныг гуйвуулж, тэрийгэ кул юм шиг бодож байгаа нь инээдтэй, гонигтай, ичмээр үлдэх юмсан.